Алтан чимэг шүүгч, Бацрын шүүгч хоёроос л асуух удаа. Энэ ингээд юу яаж штэ. Гэр бүл хүүхдийн шүүх бол ингээ мэрэгчсэн шүүх байна гэд. Гэтэл энэ дотроо эрүүгийн хэрэг одоо иргэний асуудлаа хоёулангаар нь гэр бүлийн асуудлаар л мэрэгчсэн бол хоёулангаар нь мэрэгчсэн байх гэдэг нь энэ чинь дотроо энийг ялгаж өгөхгүй бол одоо энэ процессын хууль ч гэсэн орж ирэхдээ яг холбогдох эрүүгийн процессын хууль эднэр шинжилэгдээд орж ирж штэ. Тэгэхээр энийг чинь яаж одоо би энэ юуг ингээ харж байхад анхан шатан дээрээч дав заалдах дээрээч гэсэн нэг л шүүх байгаад байх юм. Дотроо ер нь хоёр танхимтай байх юм уу яах юм. Би энийг нэг гүйцэд бас ойлгож өгөхгүй яваад байгаа шүү. Хийн хариулах уу? Хоёрдугаар микрофон хариулах уу? За Бацрын шүүгч. Гуравдугаар микрофон. Гэр бүлийн шүүхийн хян шийдвэрлэх хэргийн харьяалалд хүүхдийн үлдсэн гэмт хэргийг мөн хамааруулж үзэж байгаа. Тэгэхээр энэ шүүхэд ажиллах шүүгч нь иргэний болон эрүүгийн эрх зүйн чиглэлээр мэрэгссэн байх шаардлагатай. Шүүхийн эрх зөвлөл сон шалруултыг явуулахдаа аль аль эрх зүйгээр чиглэлээр бол шалгалтыг авч байгаа. За улсын дэд шүүх энэ дагнсан шүүхэд танхим байгуулах асуудлыг тухайн шүүхийн болон ерхий зөвлөлийн саналыг үндэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ бас бүрэлдэхүүнийг батлах ийм эрхтэй байх сандыг бол өгж байгаа. Тэгэхээр гэр бүлийн шүүх дотроо гэр бүлийн одоо иргэний чиглэлээр мөн хүүхдийн үлдсэн гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэх эрүүгийн ийм хоёр танхимтай байх боломжтой. Тэгэхээр шүүх одоо танхимыг мөн бүрэлдэхүүнийг баталсан тохиолдолд бол тус тусын чиглэлээр мэргэшин ажиллах юм боломж бол. Энийг бол ер нь дотроо зохицуулчих боломж байна гэж би ойлгож байна тийм үү? За тэгвэл ингээ гişүүд асуулт асууж хариулт авч дууслаа.